Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлээр багш нь та нарт хэлээрэн хичээл орно. Хичээлдээ идэвхтэй оролцоорой. Өнөөдрийн хичээлээр үйл явдлыг харуулсан зургийг дарааллаар нь зохиомжлон ярих. Санаа бодлоо бусдад ойлгуулах. Хүүхдүүдээ та нар дараах зургийг сайтар ажиглаад дарааллын дагуу тухаарлан ярээрэй. Нэгдүгээрт үзүүр нь хугарсан харандаанууд байна. Хоёрдугаарт харандаага үзүүрлэж байна. Гуравдугаарт зураг зурж байна. Дөрөвдүгээрт зурсан зургаа ээждээ өгч байна. За одоо бүгдээрээ багштайгаа хамт зургийн үйл явдлыг зохиомжлон ярив. Тухайн зурагтай нэр өгч болно. Зураг дээр гарч байгаа хүмүүс бас нэр өгч болно. Болно шүү дээ хүүхдүүдээ. Бата, хүү, зураг зурсан боловч харандаанууд нь үзүргүй байв. Бата бүх харандаагаа аваад үзүүлж гин. Үзүүлсэн харандаагаараа ээждээ маш гоё цэцэг зурж өгөхөөр шийдэж гин. Ингээд маш гоё цэцэг зураад зурсан цэцгээ ээждээ ээж нарын баяраар бэлгэлж гин. За ингэж зохиомжлон яраарай. Дараагийн зургийг хараарай. Зургийг сайтар ажиглаарай. Ямар үйл явдал болж байна вэ? Эхлээд багштайгаа хамт дугаарлая. Нэгдүгээр болдоо хүү ээжтэйгээ хамт өсчин оров. Хоёрдугаарт өсний сандал дээр суугаад өөрийгөө царайг харав. Өс нь маш их ургасан байлаа. Гуравдугаарт өсчин ах боддоогийн өсийг маш гоё засав. Дөрөвдүгээрт болдоо хүү маш их ажиргалтай байв. Өсчин ахад баярлаа гэж хэлээд ээжтэйгээ цуг явав. Хүүхдүүдээ та нар дараах зургийг ажиглаарай. Зургийн үйл явдлыг дэс дарааллаар нь дугаарлан бичээд зохиомжлон яраарай. Эдгээр зургнууд маань хүүхдүүд та нарт өгсөн хэлээрээний номны 3 дээр байгаа шүү. Номон дээрээ дугаарлаад үйл явдлыг яриад багш руугаа явуулаарай. Эцэг эхчүүдээ та бүхэн хүүхдтэй өдөр бүр үлгэр ярьж өгч байгаарай. Хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа.